Сайн бацхан үзэг сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Жигжид Сүрэнгийн Чин бүрэн хүрэлцэн явж оролцож байна. Сайн минут танд орой мэнд хүргье. Сайн байна. Нийт үзэгчд бас энэ орой мэнд хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган нэвтрүүлэгт маань хүрэлцэн явж оролцож байгаа танд маш их баярлалаа. Та бүдэг бас өөрсөнд баярлж байна. Сайхан үйлчж байна. За үлжээ сайхан байна. Ер нь бас цагаагаар өвөл бас үдээд одоо бараг 12 сар гарч яхад цагаагаар ийм сайхан дулаах. Өнөөдөр бол бүр 0 градус ууж байгаа. Янз бүр сайхан байна тийм ээ. Сайхан байна. За ингээд сүүлийн үед ялангуяа танаа салбарт одоо таны ажиллаж байсан салбарт нилээдгүй асуудлууд байгаад байна. Одоо нийгэмд тийм ээ. Тэгээ энэ асуудлаар бас нэг энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд бас нэг дуу хоолойг нь сонсох хэрэгтэй болов уу гэж бодоод таныг урьж байгаамаа. За хамгийн ихний асуулт маань хөхөнсөр вирусын эсрэг вакцин гэдэг байгаа. За энэ маань миний санаж байгаагаар 2000 оны ихээр манад нэг орж ирээд хийх гэж байгаад бас нэлээдгүй нэг эсэргүүцэлтэй тулгараад тэгээд нэг болж исэн түүх байгаад байдаг юм аа. За хамгийн түрүүнд одоо үзэгчтэй хоёлаа мэдээлэл өгөх үүднээс энэ вакцин нь яг ямар учиртай одоо вакцин юм бэ? Энийг одоо хийх нь зөв юм уу? Хийхгүй нь зөв юм уу? За хийхээр бол одоо хэр сайн вакцин энийг хийлгэснээрээ иргэд маань одоо ямар үр дүнд хүрэх юм? За нэгт бид хүний хөнцөр вирусын тухай ярихлаар энэ умаа үзүүний хорт хавдрын асуудалтай шууд холбоотой. Тэгэхээр өнөөдөр монголчууд энэ Монголын эмэгтэйчүүдэд бас зовглон тохиолдог хорт хавдрын нэг бол умаа үзүүн хорт хавдар. Умаа үзүүн хорт хавдраа жилдээ 600 гаруй эмэгтэйчүүд өвдөж бид жил бүр 300-400 эмэгтэйгээ энэ одоо хорт хавдрын шалтгаанаар алдаж байгаа. Энэ өвчнийг үүсгэж байгаа ерөөсө цорын ганц шалтгаан нь хүний хөхөнцөр вирус. Энэ вирусын халдвар байхгүй бол энэ эмэгтэй хүн умаа үзүүн хорт хавдраа өвдөхгүй л гэсэн. Яг л одоо элэний хорт хавдраар БЦ вирус байхгүй бол өвддөггүй гэдэгтэй адилхан умаа үзүүн хорт хавдрын гол шалтгаан бол хөхөнцөр вирус. Хөхөнцөр вирус байхгүй байх боломж байсаар байхад бид ашиглаж чадахгүй, хэрэглэж чадахгүй сууж яана гэдэг бол Монгол улс дэндүү одоо хоцрогдсон байна гэдгийг нэг илэрхийллийн тод жишээг та 20 оны үйл явдлыг хэллээ. Тэ 2000 оны миний санджаар 12 он санагдаж байна. 12 онд одоо эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр умаа хүзүүн хорт хавдрын үүсгэгч одоо хүний хөнцөр вирусын эсрэг вакциныг хийж эхлэв. За энэ бас судалгаа туршилтын ажлуудыг эхлэх тал дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсний дагуу манай эрүүл мэндийн яам эхлүүлэх гэж оролдоод дөнгөж эхлээд тэгээд одоо төрийн бас байгууллагуудын шахалт нөлөөлөөс болоод хийж чадлагүй одоо эрүүл мэндийн яамны өмжих саадал тийм ээ. Тэр олон одоо товтлогоог одоо дааж чадалгүйгээр ухарж энэ асуудлыг хойш тавьсан. Тийм ээ. Тэгэхээр бол харамсалтай надад санагддаг. Би бас өөрөө тэр үед бол одоо хавдар судлалын төвийн эмч хүн байсан. Дараа нь би одоо хавдар судлалын төвийн захирлаар 3 жил ажилласан. Энэ умаа хүзүүн хөнцөрийн вирусын эсрэг вакциныг одоо бас 18 онд сайн дураараа хийлгэх боломжийг үндэсний одоо дархлаажуулалтын комиссд оруулж, яриулж энэ асуудал дээр бүртэл одоо нэлээд итгэх санаачлагтай гаргаж ажилласан хүний хувьд бол ер нь тун харамсалтай зүйлүүд байдаг. Тийм учраас бид одоо дэлхийгээс хоцордсон явж байна. Жишээлх юм бол одоо та хийх нь зөв юм уу, буруу юм уу гэдэг юм чинь. Тэгэхээр хийх заавар нь ерөөсөө л одоо бэлгийн хавталд орохоос өмнө эмэгтэй хүүхэд битгий хэл эрэгтэй хүүхэд хүртэл хийх хэрэгтэй гэдэг нотлогоо өнөөдөр шинжилгээ ухааны нотлогоо бүрэн дэлхийд гарч ирсэн юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хийгээд одоо 20 гаруй жилийн өнгөрцөн 12 оноос хойш бид 12 жил өнгөрчөөд байна шүү дээ. Тэгээ тэрний өмнө ахаад 10 жил хийчихсэн байсан. Тийм учраас бид одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага умаа хүзүүн хорт хавдаргүй дэлхий болноо. Бид 2030 он гэхэд энэ хавдаргүй дэлхий болохыг зорж байгаа том зорилтыг бид нэлээд одоо хойно хоцордсон явж байна. Тэгэхээр энэ тэр үеийн одоо жигсаал цуглаан хийж байсан энэ эсэргүүцсэн зүйл бол дандаа л одоо ингэж
монголчуудыг геноцид хийх гэж байна, өргүүдүүлэх гэж байна. Тэгэл одоо хаанаасаа зохиодын ийм одоо жишээнүүд гаргаж ирээд л тэгэл тэр дотор одоо мөнгөн хөнгөн цагааны дагуулмж ихтэй энэ одоо өсөлтөд Монгол хүний өсөлтөд муугар нөлөөлөмж шиг одоо ийм нотлогоогүй зүйлүүд ярьсаар байгаад өнөөдөр бид жил болгон 200-аас 250 эмэгтэйг энэ өвчнөр алдаад байгаа. Зөвхөн юм. Хийж эхлээгүй үр учраар бид өнөөдөр жил бүр 200-аас 250 ээж, эгч, эмэгтэйчүүдийг умаа хүзэн хорт тавд алдаж шít. Өнөөдөр ч гэсэн бас эсэргүүцэлтэй тулгаал явж байгаа тийм ээ. Бас нөгөө тэр олон жилийн өмнөх юмсан давтагтаал одоо болохгүй байна. Ингэж шүү, тэгж шүү гэдээ одоо хэдийн эсэргүүцэл байгаа ч гэсэн бас нэг энэ улс хийхэр болж байгаа шиг байна да. Тэгээ энэ чи бас бид өнгөрсөн одоо 2024 оны парламентод бид баталцлаа. Би ч бас энд оролцоотой байлаа. Үндэсний дахлаажуулалтын хөтөлбөрт зайлшгүй хийх вакцины жигсаалтанд оруулж өгч чадсан. За энэ дээр бол би бас одоо эрүүл мэндийн сайд байсан чин зэрэг гишүүний бол бас үнэхээр одоо зориудын онцлж бас хэлмээр санагддаг. Үнэхээр бас манлайлалтай ажилласан мэрэгжлийн бос хүн гэхэд энэ одоо хэрэгтэй юмаа гэдгийг ойлгоод энэ дээр бол хатуу зогсож зоригтой засгийн газарт энэ асуудлыг оруулж ирж их хурлд хууль болгохоор оруулж ирж чадсан явдал бол энэ хүн бас л одоо улс төрчийн хувьд бол зөв зоригтой ард иргэдэд хэрэгтэй юмны төлөө тууштай зогсож чадсан зүйл. Бид ч одоо төм олон таалагдахын тулд нэг л их тийм өөгүй өндөг шиг байх гээд оролдоод байгаа. Тийм ээ. Улс төр гэдэг бол өөрөө их тийм амархан зүйл биш. Амархан байдаг гэсэн бол бүгд л улс төрч болох байсан баг. Ер нь зөв зүйлийг олон нийтэд түгэж хийхийн тулд эхлэхийн тулд ямар хүнд хэцүү байдаг гэсэн. Би одоо зүгээр л өөрийнхөө хийдэг ажлаараа бодоход бид одоо элэг шилжүүн суулгах гээд яаж зовж ялаа. Өчигдөр бид хийж чадахгүй байсан. Арай ч үгэж өнөөдөр хийхэд маргааш гээд энэ энгийн зүйл болдог гэдэг энэ хамгийн анхны элэг солих хаалгаг амжилттай хийж старцлага өгөөд. Тэгвэл өнөөдөр хардаа бид 18 онд л элэг солих гол оролдож байсан. Гэтэл өнөөдөр 7 хоногт нэг хаалгаа тогтмол Монгол улсад 2-2 эмнэлэг хийдэг болчихсон. Ард иргэдэд ийм тусламж үзүүлээл энгийн хаалгаа шиг болцсон байгаа. Тэгэхээр имийг эхлэн хийдвэл хэцүү. Тэгэхээр одоо миний нэр төрд сэв суучих нь энийг ярьчихлаар хүмүүс миний эсрэг дуграад эхлэн гээд айгаад авах юм бол зөв зүйл хийж бид эхэлж чадахгүй. Эсэргүүцэл гэдэг зүйл бол одоо дөрөвний таны дурдсан тийм ээ таны хэлсэнчлэн одоо нэг зүйл юм аа. Дээрэс нь итгэх итгэл гэж нэг юм байгаа юм л да. Одоо энэ ард иргэдийн маань тэгээ ард түмний маань итгэх итгэл дээр бас нэг зүйл байгаа. Тэр нь бас буруучгүй болов гэж бодож байгаа. Энэ маань юу гэхээр аливаа нэгэн вакциныг одоо оруулж ирэх тэр үйл явдал процесс дээр улс төрд одоо өндөр албан тушаал хашиж байгаа хүний одоо хамаарал бүхий нөлөө бүхий хүмүүсийн компаниуд нь ийм вакциныг оруулж ирээд байгаа болохоор ард түмний итгэх итгэл гэдэг зүйл бас нэг жаахан тийм байгаа болов гэж боддог. Энэ дээр за би бас нөгөө эмийн сонсгол өнгөрсөн одоо хавар дөнгөж одоо 8 дахь удаагийн сонгуулиуд бүрэлдсэн парламентын хамгийн отхон чуулганы үеэр бол сонсгол хийсэн. Үүн дээр бол одоо хамаарал бүхий эмийн компаниуд ямар байдаг талаар бол нэлээдгүй мэдээлэл өгсөн. За үүнтэй холбогдуулаад ер нь бол би өөрөө ямар нэг юм ашиг сонирхолтой биш ээ. Гэхдээ надад нэг байгаа ашиг сонирхол бол нэг айлч гэсэн илүүтэй амьдрасаа гэдэг ашиг сонирхол байгаа. Нэг Монгол айл ээжигээ эрт алдчихгүй байгаас. Аав нь хор тавдраар өмнө өнгөрчихгүй байгаас. Гэр бүлээрээ өнөр өтгөн сайхан өөр хүүхдүүд ач зээгээ үзээд амьдрасаа гэж зорж байгаа энэ том ашиг сонирхол. Энэ бол миний одоо энэ парламентд сууж байгаа эрүүл мэндийн салбарыг төлөө сууж байгаа 3.5 сая иргэний эрүүл мэндийн төлөө сууж байгааг л миний эрх ашиг энд байгаа. Түүнээс бол одоо өөр зүйл алга. Одоо энийг одоо өөрөөр юу гэж хэлэх юм. Дээрээс нь би бас одоо хорт хавдартай ажилдаг тэмцдэг хүний хувьд бол ялангуяа одоо элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжүүлээ. БЦ вирус устгах гэж яаж үзэж байна. Өнөөдөр манай ангаах ухааны өөрийн ололт амжилт бол дандаа шинжлэх ухааны нотлогоон дээр суурилж явдаг шүү дээ. Түүний санаанднаас ягаад за энийг хийчих энэ амжилттай байж магадгүй гэж боддог. Тийм магадaltaй нотлогоотой болохын тулд тэр судалгаа шинжилгээг маш нарийн дэс дараалалтай шинэ бүтээгдэхүүн гаргахтаа ямар олон том шалгуур давж гардаг гэж санаж байна. Тэр болгоныг давж гарна гэдэг бол бас асар их санхүү цаг хугацаа ордог. Тэгвэл өнөөдөр ангаахын шинжлэх ухаан ямар хурдтай хөгжөөд
ковид цар тахлын үед тийм ээ өвчин дөнгөж дэлгэрээд цар тахал дэлгэрээд байж хахад ковидын эсрэг вакцин үйлдвэрлэгдээд тэгээ Монгол улс одоо тэрийг хэрэгжүүлж чадсан. Манай иргэд бас энэ эрүүл мэндийн салбартаа итгэдгийн бас нэг тод илэрлэлд хамрагдалт бол мундаг байлаа шүү дээ. Үүний ачаар бид одоо дэлхийгээс 5 дахин бага гар цохиролтойгоор ковид цар тахлыг давсан шүү дээ. Энэ чинь ердөө 2 жилийн өмнөх явдал шүү дээ. За хөгцөр вирусын эсрэг вакцин дээр сүүлийн асуултаа асуугаад хоёлаа энэ сэдвээ орхив тийм ээ. Тэгэхээр энэ маань бас дагаад өөр өвчлөлүүдийг бас урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж яригадаад байгаа шүү дээ. Тий, та яг зөв асуулт асууж байна. Ер нь одоо сүүлийн орчин цагийн энэ одоо бэлгийн харьцааны энэ онцлогуд их бий болсон байна. Одоо тэр үедээ oral sex их хөгжсөн байна. Энтэй холбоотойгоор эрэгтэйчүүдэд ялангуяа дээрэс нь давхар тамхи татдаг эрэгтэйчүүдэд энэ төрлийн халдвар вирус авах юм бол энэ залгуур хоолой төрлийн хавдар насопharyngeal гэж одоо эрүүл мэндийн югаар хэлдэг. Ийм байрлалын хавдрын өвчлөл ихссэн байна. Тэр ч утгаараа одоо өнөө цагт эрэгтэй хүүхдүүдэд хүртэл энээс урьдчилан сэргийлж хийж эхэлсэн. Та бидний яриаг сонсоод энэ вакциныг эсэргүүцдэг улсууд бол шууд тэтгүүлчихэд хүүхдээ хэл гэж гин. Тий, би хүүхдээ хэл гэсэн. Өвчнөөс урьдчилан сэргийлж болоод байхад тэр вирусын халдварыг биедээ оруулахгүй байх боломж байгаад байхад бид өнөөдөр зүгээр ингээд хараад суугаад олон эмэгтэйчүүд алдаа сууж байгаа гэдэг үнэхээр гутамшиг байна. Би тэр вакцин эсэргүүцдэг улсууд хэлээд байгаа. Гэхдээ та нар вакцин эсэргүүцээд тийм мундаг аргачин байгаа бол жил болгон өгч байгаа энэ 250 гаруй эмэгтэйчүүдийн амийг аваад аргаа хэлдэг. Нөхөн өрчгөн процесс харин та нар зогсоох гэдэг байна. Монгол хүмүүсийн үхэлд хамгийн хүүцэн сэтгэлээр хандж байгаа нь та юм уу харин би юм уу гэж асуумар санагддаг байхгүй. Сүүлийн жилүүдэд энэ хор тавдар гэж өвчний өвчлөлийн тоо ихссэн юм шиг харагдаад байна. Энэ өсөж байгаа гол шалтгаан нь юу вэ? За нэгт дорж нэг ийм ойлголт авах хэрэгтэй шүү. Ер нь хорт хавдарт нөлөөлж байгаа өвчин зүйл ба. Жишээлбэл одоо бид сая дөнгөж сайхан хөхөнцөр вирусын тухай ярьлаа тийм ээ. Жишээлбэл хөхөнцөр вирусын халдвар авангууд хүн хавдар тусахгүй шүү дээ. Энэ вирус юм уу эсвэл энэ хавдарт хүрэж байгаа эрсдэлт хүчин зүйлүүд тамхи, арх, илүүдэлжин, за одоо БЦ вирус, хөхөнцөр вирус, хеликобактер, агаарын бохирдолт гэх тийм. Дээрэс нь одоо бөөгөнцөр пестицид гэдэг аюул олон зүйлүүдийн тухай ярина. Энэ болгоныг бид тогтмол 15-аас 20 жилийн турш энэ нөлөөнд авцсны үр дүнд хавдар үүсдэг шүү. Тэгэхээр манайхан бодохдоо гинтхэн өнөөдөр л ихсээд байгаа юм шиг бодоод байна. Жишээлбэл одоо хөхөнцөр вирусын халдвар авсан эмэгтэй 5 жил болж байгаа бол тэр хавдар болох ягаачгүй байгаа шүү дээ. Тэ? Ягаачгүй. Тэр дор хаяж тэр хүний 10-аас 15 жилийн туршид умаа үзүүнд нь тэр вирус амьдарч байнга тэр састыг өрөвсүүлээд хэвийн биш байлгасаар байгаад л тэгжээж хавдар болж байгаа. Тийм учраас нөлөөлөх хүчин зүйл маань хорт хавдар үүсэж хүчин зүйл маань өөр урт хугацааны байдаг шүү. Нэгт. За хоёрт хүний настай шууд хамааралтай. Жишээлбэл өнөөдөр монголчуудын дундаж нас нэг дунджаар нэг 73-аас 74 болцсон. Тийм ээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дундх насны зөрөө 10 бисээ орлоо буураад ямар ч нэг 9-өөс доош орж ирэх гэж байна. Тэ? Тэг чин ердөө 10 жилийн өмнө гэх чинь манай монголчуудын дундаж нас ердөө 64 хөл байсан ба шүү. Тэ? 64 хөл настай байлаа шүү. Одоо би өөрөө 50 гарчихсан явж байна. Намайг жаахан хүүхэд байхад 50-тай хүн гэдэг бол их л аварч өвөөдөл хүн байсан. Тэгэхэд өнөөдөр би өөрийгөө тэгж юусоо бодохгүй. Тэгэхээр би эндээс юу гэж хэлэх чинь гэхээр хүн урт наслах тусам хорт хавдраа өвдөх эрсдэл нь нэмэгддэг. Тийм байна. Өнөө юм яваалах нь шүү дээ би дотор нь тийм ээ. Тий. Нөгөө урт насалж байгаа учраас нөгөө нөлөөлөх процесс өөрөө нөлөөлнө удаан хугацаанд. Хоёрт хүний дархлааны систем нас ахих тусам өөрөө суларч хүний биед одоо та бидний биед өдөр бүр бараг сая гаруй хавдрын эсийн мутац бий болж идэг. Тэрийг дархлааны систем шүрдээл цэвэрлэл одоо ширээн дээр үсэн хог шиг ингээд бид гэрээ цэвэрлэхгүй нэг 2 хоногт тоос тогтдог гэж. Тэрэн шиг ингээд арчаад байдаг. Тэгвэл хүний дархлааны систем чи яг тэгэж хорт хавдрын буруу одоо эсийн мутацууд чинь цэвэрлээл гэж. Жогоо нас ахаад ирэхлээр нөгөө ийм битүү байсан шүүр маань зарим нэг шүдэн байхгүй болоод тэгээд энэ цоорхоо болоод дутуу шүрдэж эхлэх юм шүү дээ. Энэ бүхэн нөлөөлөл хорт хавдрын өвчлийг нэмэгдэнэ.
Тийм учраас бид өвчлөл их байна гэдгээс айх ёстой биш юм. Жишээлбэл одоо барууны орнуудад хөхний хорт авдар, эрэгтэйчүүдэд төрөө булчираа хорт авдар бол тоо томшгүй шүү дээ. Дундаж нас нь 80 гараад эхэлж байгаа юм чи тэр чинь. Гагцхүү нас барал баг байх хэрэгтэй. Өвдлөө эрт үед нь ошлоо л да. Өвчилж байгаа шалтгаануудаа устгая л да. Зарим нэг ийм халдвараас болж байгаа өвчнүүдээ устгая л да, байхгүй болгоё. Тэр бодлого нь өөрөө их чухал юм. Тийм учраас одоо ингээд бас өнгөрсөн хугацаанд бас нэг Монгол улсад хэрэгжсэн сайн зүйл бол эрт илрүүлэг. Тийм ээ. Тэгэхээр бид хавдрын өвчлөлийг оншилж их болгох нь бол тийм ноцтой асуудал биш. Оншилж сайн байна гэсэн үг байхгүй. Гагцхүү нас баралтанд цөөн байж чадж гэнэ үл гэдэг асуудал. Би ганц тоо хэлье. Дэлхийд дахинд ходоодны хорд авдар хамгийн их өвчлөдөг орн манай бидний байнга очдог бүгд 8 Солонгос улс. Хамгийн өвчлөлттэй. Дэлхийд нэг номерчтой бүр дэлхийн өвчлөлийн ранкаар нь хараа. Тэгсэн үрнэ нас баралтаараа 24-5-д явж байгаа. Манайх өвчлөлөөрөө эхний 5-д байгаа хэрнээ нас баралтаараа нэгт нь явж байгаа. Тэрний шалтгаан юу? Бид эрт оншилахгүй л байгаа гэсэн үг шүү дээ. Нэгэнт л ийм өвчин их байгаа юм чи яагаад бид хүмүүсээ ходоодын дурандаад байж болохгүй. 40 наснаас дээш 2 жилийн мөчлөгтэй ходоодын дурандах эрт илрүүлж шинжилгээ байна. Тэгтээ дөрөв үүдэн шүү дээ. Энэ процесс өнөөдөр болоогүй шүү дээ. Энэ хүнсний аюулгүй байдал, энэ пилер хеликобактерийн халдвар, тэр давсны хэрэглээ, энэ тамхи таталт энэ чинь өнөөдөр бий болсон зүйл биш шүү дээ. Энэ процесс өөрөө 15-аас 20 жилийн туршид хүний биед нөлөөлж үргэлжилсээр байгаад өнөөдөр ийм өвдөл бий болоод байгаа байхгүй. Тийм учраас бид бас тоо анализ ихтэй, статистикээр их ухаалаг зөв хандах хэрэгтэй. Зүгээр нэг хүүтэн тоо гэж бодох хэрэгтэй биш шүү. Тийм ээ. Нас баралт яагаад их байгаа юм? Яагаад хорт тавдраа жилд шинээр өвдсөн 6,000 хүний 60% нь эхний жилдээ нас бараад байгаа. Ерөөсөө л эрт илрүүл гэсэн үг байхгүй. Хорт тавдрын эсрэг арга хэмжээ хийгээч. Яагаад умаа үзэн хорт тавдрын вакцины хийхгүй удаад байгаа? Яагаад бид одоо хоол хүнсний аюулгүй байдалд анхаарахгүй байгаа? Яагаад өнөөдөр бид эрүүл мэндийн боловсрол олох бодлого маань өөрөө санхүүжилтгүй зүгээр л урай мэт байгаа юм. Яагаад бид ийм олон эмд дуртай нийгэм болчихсон юм? Эм нь яагаад чанаргүй болчихсон юм? Маш олон асуудлуудыг ярьж шүү дээ. Дээрэс нь хавдрын шинэ эмнэлгийн асуудал байгаа тийм ээ. Одоо байгаа эмнэлэг маань улстай ганц болохоор нэрэл ачаалал одоо дийлдэггүй л баг л та. Тэгээ тийм учраас одоо хавдрын шинэ эмнэлэг барих гэж байгаа хаа. За хавдрын шинэ эмнэлэг барьлаа гэж бодоход бидэнд өнөөдөр боловсон хүчин гэдэг зүйл нь бий юу? За нэгт 1980-ад оны үед барьсан тэр үед одоо Монгол улс сая 500-аас гаруй хүн амтай байсан эмнэлэг. Энэ бол хамгийн сүүлийн одоо Оросын тэр үеийн зөвлөлт холбоот улсын билгээр баригдсан сайхан эмнэлэг. За өнөөдөр бол одоо 3.5 сая болчихсон. Нийт ачаалаад авахгүй болсон. Хоёрт бид нөгөө эрүүл мэндийн салбарын тусламж маань хэд их төвлөрсөн. Тэ том төв дээрээ л ирдэг. Одоо Монгол улс даяар бүх хүмүүсээ жийдэг. Дээрээс нь улс даяар цорын гац байдаг эмчилгээ. Хавдар судлалын үндэсний төв дээр байдаг. Дээрээс нь одоо бодлого нь бид нөгөө үндэсний төвүүдээр дамжуулж энэ хорт хавдрын бодлогоо хэрэгжүүлж явуулдаг. Одоо халдвар төвчин судлалын үндэсний төв байж байна. Сэтгцийн эрүүл мэндийн төв байж байна. Их хүүхдийн ялсын төв байж байна ч гэдэг юм. Төвүүд дээр хамгийн шилдэг эмчилгээ, хамгийн хэцүү, хамгийн эмчлэгдэхгүй байгаа, хамгийн олон эмчийн багаар, мэржлийн том багаар ажиллах энэ болцоог бүрдүүлэх ийм тогтолцоо өмнөх одоо хуучин тогтолцоонд байсан. Гэтэ энд бол тийм буруу ч юм бас байгаа гэж би хэлэхгүй. Тийм ээ. За тэгэхээр бол нэгт бол орон байрны хувьд бол хуучирсан юм байна. Хүрэлцээг болсон юм. Доор ажил одоо амбулаторын үзлэг хийж гэн. Амбулаторын үзлэг 30 хоногийн хүлээгдэлтэй байж байна. Тэрийг 14 хоног болгох болсон хүчин нөөц нь эмнэлэгт нь байгаа. Зай талбайг тунруулж чадахгүй шүү дээ. Зай талбай байхгүй. Хуучин тогтолцоо дандаа орш үтсэн тогтолцоо явсан байхгүй. Манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо. Дандаа орлуул хүн ирүүл эмнэлэгт төвтөх ёстой. Гэрээр амбулатороор эмчлүүлдэг, эмээ угаат гэж явдаг тэр үеийн технологи бас тийм ч бас мундаг болчоогүй байсан байлаа шүү дээ. Өнөөдөр бол одоо жишээл хорт хавдрын эмчилгээ хийчин зүгээр эм уугаад гэрээрээ явж болж шүү дээ.
Тэгэхээр амбулаторийн бүтэц тогтолцоо хэвтүүлэх орноосоо илүү өдрийн эмчилгээ хийх, гэрээр нь эмчлэх энэ тогтолцоо чи өөрөө бидэнд бас дутмаг байна. За дээрэс нь зарим шүмжилдэг улсууд Монгол улсад одоо орны тоо хангалттай их байгаа штэ гэдэг. Яг стандартаа гэж үзье л да. Үгүй шүү дээ. Одоо аймагуудын нэгдсэн эмнэлгүүдийн хартаа өрхий. Агаржуулалтын систем ямар байна? Сая ковид цар тахлын үед бид яаж сандруу? Зарим нэг улсууд шагааж үзээгүй Монгол улсынхаа эмнэлгээр орж үзчихэд пүүпа гэсэн шүү дээ. Ийм байд юм уу гэж халдвар төвчин судлалын үндэсний төвдөр доош санаж байна. Хүмүүс ковидыгоор хийсэн зураг явуулаад жорлон ийм байна, тийм байна. Монголын эрүүл мэндийн салбар мань үтгийг тоож ирдэггүй байсан улсууд, мөнгөтэй чинээлэг улсууд гадаад руу явж чадах байсан шүү дээ. Тэгээ эмнэлгийн нөхцөл байдлыг харсан шүү дээ. Ямар баг? Яагаад энэ эмнэлгүүдийн орчин нөхцөлийг, дэд бүтцийг өөрчлөх ёстой болцсон юм бэ? Энд чинь бид одоо бүр эмнэлгүүдийнхаа орын тоо стандартыг яриад зөвхөн стандарт хангасны ажилуулнаг үйл ер нь 80% байхгүй болно шүү дээ. Энэ нийт орны тий? Би улсын эмнэлгүүдийн ярьж байгаа шүү, улсын эмчилтэй эмнэлгүүдийн. Тэгэхээр бидэнд асар их одоо өөрчлөлтийг шаардлага байна. Мундаг цэцэн улсууд байна. Одоо хавдар судлалын эмнэлгээрж яах гэдэг. Дараг боловсон хүчин байгаа мó? Байна. Одоо бидний хавдар 2 гэдэг төсөл бол нийтдээ 600 гаруй ортой эмнэлэг барих гэж байна. Дээрэс нь голдуу амлалтаар өдрийн эмчилгээ хийдэг зогц. Өнөөдөр зарим нэг улсууд тэгж яриад байгаа шүү байна. Хавдрын тусламжийг орон нутагт аймагт нь хийдэг болно. Зөв шүү дээ. Жишээлбэл одоо мис заслал, хийм эмчилгээ. Гэхдээ багийн ажил байдгийг шүү. Өнөөдөр нэг хорт хавдар туссан өвчтний эмчилгээг шийдвэр гаргахад 4-5 мэрэгжлийн хүн орж ажилладаг. За нэг одоо бүдүүн эцний хавдартай хүн хүрээд байна. Мис заслын эмч, хавдар судлаач эмч, туяаны эмч, нөхөн сэргээх мэрэгжлийн эмч, сэтгэл зүйч. Тэр хүний эмчилгээг хаанаас нь эхлэх юм? Химийн эмчилгээ буюу эмийн эмчилгээ эрхэлж байгаа дараа нь хагалгаа хийх юм уу? Эсвэл туяа эмчилгээ хийж байгаад хим эмчилгээ хийж байгаад хагалгаа хийх юм уу? Нарийн шийдвэр хүн болгон дээр эмчилгээний шийдвэр зөв байвал эмчилгээ өөрөө зөв явчихдаг. Энэ тогтолцоог бүрдүүлэхийн тулд багийн ажил байдаг байхгүй. Тэгэхээр бид бодохдоо зүгээр л ганц эмч чин бүрэн байж байгаад бүгдийг эмчилчих юм бодоод байгаа шүү. Би өөрөө бүхэл бүтэн одоо элэг зэс нойруулж байгаа мэслийн баг бүрдүүлсэн. Олон залуучуудыг бэлдсэн. Өнөөдөр миний сайхан бэлдсэн шавнаар олон эмнэлгүүдээр ажиллаж байна. Боловсон хүчин хүрэхгүй штэ байхгүй штэ гэж хин хэлээд байгаа. Танихаар бол шинэ эмнэлэг барихад бол боловсон хүчин хангалттай байгаа юм байна гэж өвдөө би ойлголоо. За дээрэс нь шинэ эмнэлэгтэй холбоотойгоор таны бас ашиг сонирхол байна уу гэж. Тэр шинэ эмнэлэг барих гэдэг байгаа газар нь тантай ямар холбоотой вэ? Би ашиг сонирхол аягүй их байгаа шүү дээ. Яагаад бид улсын өмчлөлтөй хавдар 2 эмнэлгээ барьж болохгүй? Яагаад тэр эмнэлэг нь дэлхийн хамгийн шилдэг технологиг Монголдо иргэдэд үзүүлдэг байх ёсгүй гэж. Яагаад Монгол хүн гэхлээр л хамгийн хуучин технологиор эсвэл эмнэлгүүдийн өндөр хүчтэй орнуудын эмнэлгүүдийн хуучирсан тоног төхөөрөмжийг авчирч эмчилж явах хэрэгтэй гэж. Бид хамгийн шилдэг эмчилгээг эх орондоо ард түмэндээ хамгийн түрүүнд өгдөг байя. Та бидний барьдаг гар утас тийм хоцор суус биш байгаа. Дандаа л цаг үедээ нийлсэн гар утас бариа яваад идэг хэрнээ. Эмнэлэг эрүүл мэндийн тусламж авах болохоор хамгийн хуучин технологи. Намайг хавдар судлалын төвийн захирал байхад бид туяа эмчилгээнийхээ хөгжлөөс 20 жилээр хоцорсон явсан шүү дээ. Дэлхийд даяар кобальт гэдэг одоо эрентген цацруулдаг ийм чулуу гэж бодъё л. Тийм технологи хэрэглэхээ болоод 20 жил болчиход байхад бид тэрнгээр л хүнийг эмчилдэг байсан шүү дээ. Тэгэл хөхний хавдрыг эмчилж байгаа ингээл туяа эмчилгээ хийж байгаа ингээл цаад уушиг нь хатуур болчихдог. Нөгөөх нь төч ингээд байгалийн цацраг идэвхтэй бодис учраас хязгаарыг тогтоож чадахгүй. Цаашаа гүнлүү хэдэн миллиметр, хэдэн сантиметрийн тухайж ярихгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр манай Монгол улсад нэвтрээд байгаа туяа эмчилгээний технологи нь 0.5 мм-ийн тухай ярьж байгаа цаашаа гүнлүүгээ. Хавдраа бүрэн хамраад дээрээс нь хэлбэр дүрсийг омлоод тэгээд цаана байгаа эрүүл эрхтний гэмтээхгүй. Тэр үеийг бүр амьсгалтанд тааруулж ингэж хөдөлж шít туяа эмчилгээ. Ийм технологиудыг бид хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр надад ийм сонирхол байгаа. Улсын эмнэлэг барих нь бол миний хувийн ашиг сонирхол биш шүү. Тэр ч утгаараа миний энэ 20-24 хонд бас ажилласан том зорилго бол
хавдар судлалын төв имлэг барих. Түүний эхлээд газартаа болох шүү дээ. Хаана барих юм? Би бас энэ нэг түүх ярих гэж бодож байна. Намайг одоо хавдар судлалын төвийн захирал байхад одоо хотын нийслэл хотын захирагч Нямбатар тэр үед одоо их хурлын гишүүн байсан. Тэгээд ерөн энэ хавдрын имлэг барихад бид ер нь туслая гэж сонгоо хайрхын дүүрэгт 10 га газар одоо сонгоо хайрхын дүүрэгт нэг техникийн зах гэж байгаа. Тэрний урт талд газар олгоод бид маш их баярт. Одоо тэр газрын бичгийг чин бүрэн дээр байдаг гэж бодоод байгаа байхгүй. Тэр газрын бичиг нь хавдар судлалын төвийн нэр дээр гарсан байгаа шүү дээ. Одоо нөгөө жил болгон нөгөө газрын татвараа төлнө гэдэг нөгөө хэд мань одоо гişүүнээ энэний төлбөр яаж төлөх вэ гэж явж байгаа байхгүй. Тэгээ сайхан газартаа болоод баярлаад геодезийн судалгаа хийгээд барилгын зураг энэ төр хийх гээд эхлэх гээд тэгээ гişүүнч болчлоо дараа нь тэр хугацаанд. За ингээ хийсэн чинь газар доогуур нь усны судалтай геодезийн судалгаагаар энэ дээр том бүтээн байгуулалт хийж болохгүй гэсэн бичиг харин гардаг шүү дээ. Тэгээ ковид сард халтаад тулцсан. 2 жил пүүст хамаг ажил нурж байгаа шүү дээ. Геодезийн ягаа зургийн бүр зураг төслийн ажил эхэлсэн байгаа шүү дээ тэр чинь. Тэрэн дээр байш хавдар имлэг барих гад зургийн ажил явж байгаа геодез дээр унчиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө компани яах болохгүй гэж юм чинь байрлал өөрчил газар бол. За тэгэл бүтэн 2 жил хөөцөлдөж одоо энэ Баянцэг дүүргийн 18 дугаар хорооны чулуутын хамт нэг 8 га газараас оллоо бас энэ чинь их ажил болж байгаа. Хөөрхий тэрийг олсон газар нь хувь компани авах гэжсэн залуучууд үгүй одоо хавдрын имлэг хэрэгтэй гэдэг бол та тэгвэл энийг улсын юу болгоод аваач гэд өөрснөө хөөцөлж исэн газараа болоод ийм байгаа шүү гэж бичиг өгчлээ шүү дээ. Бас сайхан сэтгэлдээ олон сайхан залуучууд байгаа шүү манай Монголд. Тэгээд тэрийг одоо багал орчны аялал жуулчлалын яамд одоогийн гишүүн Бат Эрдэнэтэй уулзаад за энэ газрыг ингээд хавдрын имлэгийн нэр дээр улсын юм шүү дээ. Улсын нэр дээр гаргаж өгөөч гэсэн. Гүй 8 биш бүр 10 болгоё гэж. Чи зогсоол байх хэрэгтэй том зохицол юм байна шүү дээ. Аюу том төсөл юм байна шүү дээ. Гэт газрын бичгийг хавдар судлалын үзэн төвтэй гаргаад өгсөн шүү дээ. Тэр бичиг одоо 23 онд гарсан. Тэгээд ковид сар дахлын дараа арайчиг гэж нэг бас газартаа болж авлаа. За одоо тэрэн дээрээ нөгөө ахаад нөгөө гатсан зургийн төсөлж ажиллаад эхэлж байна. Тэгээд ажилласаар байгаад зураг төсөл эскиз гаргаад тэгээд нийслэлийн ерхий архитектор энэ төрс баталсан шүү дээ. Яг ийм зориулттай, ийм 95,000 м² бүхий зохицолбор. Тэр дотор нь бүх төрлийн хавдрын тусламж үйлчилгээ. Тэр битгий хэлбэр хөнгөвчлөх тусламж үйлчилгээ. Төвлөрсөн сургалттай, эрдэм шинжилгээний лабораторитой, туяа амжилгээний тусдаа бүр том зохицолбор. Дэлхийд одоо цөөхөн оронд 6-7 хооронд байдаг технологиг хүртэл оруулахаар их том амбицтай яваа штэ том төсөл. За дараагийн нэг асуудал нь таны салбар байна. Эрүүл мэндийн салбар гэж одоо том салбар. Энэ салбар ч одоо тэр чигтээ хүний нөөц гэж юм одоо хомсдсон юм уу? Одоо ингэж яригадаад байна. Гэтэл одоо манад яг энэ чиглэлээр боловсруучсан бэлдэж байгаа улсын сургууль байна. За хувийн нийлээ хэд хэдэн сургуулиуд байна. Ингээд жилдээ хэдэн зуун оюутнууд төгсдгөл байлгүй дээ энэ ч одоо ягаараа ингээд ийм суул соёлууд нь байсан ирнэ боловсруучны хомсолд орцсон гэж яриад идэг юм бэ. Үнэхээр танаас салбар боловсруучинг болчиход байгаа юм уу? Нэгт би бас эмийн сонсгол дээр нэг чухал зүйлийг бас нотлог баримтаар олон нийтэд сонсгосон зүйл бол ерөн эмч бэлтгэх энэ тогтолцоо өөрөө чанар сул болсон байх шүү. Тооны араас үед болчихжээ. Миний үед сурж явах үед бол хамгийн шилдэгүүд нь их эмч болдог байлаа. Тэгээд жилдээ төгсөгдөг эмчийн тоо хязгаартай квоттой. 10 жилээ төгсөөд оноо улаан шугамны доор орох юм бол тэгээд өнждөг. Тийм ээ. Шалгуудаг хэрэггүй энэ төр байлаа шүү дээ. Тийм байсан бол өнөөдөр бид хэд их одоо тооны араас хөрсөн тогтолцоо алдаа гарсан. За түүний нэг жишээ нь бол одоо бас эмзүүрч бэлтгэх энэ сургууль онлайн хэлбэрээр явж байгаа нэрийдлэр эмчнэр бүгдээр баг эмзүүрч авах болгох ийм тогтолцоог би бас нотлог баримтаар харуулж ирсэн. За яг болсон хүчний дутагдал гэдэг талдаа бол тоон утгаар бол эмч дутагдаагүй. Эмчийн тоо дутагдаагүй. Хоёрт бид хэд шалгуураад багсгаад харин эсэргээр манай салбар совилгчийн хомсдолд орсон. Совилгч хийх хүн байхгүй болсон. Тэр ч утгаараа би бас одоо өнгөрсөн энэ
3 жилийн хугацаанд сувилагчийн нөгөө Монгол улс даяар сувилагчийн одоо хомсдлыг арилгах зорилго үндэсний чуулга уулзалт хийлээ. Ерөнхийлөгчийн ивэлдор бид одоо 2 ч удаа том чуулга уулзалт хийж эмнэлгүүд том эмнэлгүүд сувилахын асуудал хариуцсан захиралтай энэ төр болгож өглөө. Сувилагч гэдэг мэрэгжил бол эмчийн туслах биш шүү. Эмчийн хамтрагч нь баггүй. Тэ? Тэгээ нэг тийм нийгэмд сувилагч гэдэг мэрэгжлийн үнд цэнийг дэндүү доош болгоцсон бид бас өнгөрсөн хугацаанд анзаарахгүй явсаар хагаад ийм байдалд хүрэж гисэн. Тэгэхээр энэ мэрэгжил өөрөө ямар агуу сайхан мэрэгжил, ямар ч хэмэл оюухан хүнийг асраад сувлаад байж чадахгүй, хүн тариа авчиад хийгээд байхгүй, тийм ээ? Хүний одоо тэр зовсон шаналсан хүчтэй хүний үзээд сувлаад инхрийлээд байж чадахгүй шүү дээ. Энэ бол үнэхээр одоо нарийн сайхан мэрэгжил. Тэр утгаар бас цалин хүнсний өндөр байх хэрэгтэй. Нийгмийн баталгаа бий болох хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр бид бас том амжилтанд хүрч чадсан. Ямар ч байсан одоо жижигэрийн мөнгө, нэмэгдэл мөнгөтэйгээ, үндсэн цалинтайгаа, янз бүрийн нэмэгдэлтэйгээ эмнэлгүүдийн сувилагч нар 2 сая гаргаад авч чаддаг болж шүү дээ. Энэ бол том амжилт. Тэгэхдээ одоо бид өнөөдрийн хэмжүүрээр 3 саяас дээшээ байж ич бид одоо энэ сувилагч гэдэг оронтойгоо гүйцэж барихаас наашгүй тийм бодлого байхгүй л юм чи явахгүй болчихлоо шүү дээ. Тэгээд бас нэг ам найсан дээр уушиг нэг хичээр ерөн манай эрүүл мэндийн салбарын ажилчид донд бас өөрсдийнхөө мэржлээ дээшлүүлэх тэр их том хүсэл эрмэлзэл их чухал шүү. Үргэлж өөрийгөө мэржлээ дээшлүүлж явах хүнд гологдохгүй шүү. Заримдаа одоо манай иргэч одоо интернет юу их сайтай болцсон өөрийнхөө өвчний талаар бол асар их мэдлэгтэй болцсон орж ирдэ шүү. Зарим одоо залуу эмчнэрийн тэр хараа байж хахад өвчтнийхээ доор орчихсон эмчилгээнийхээ асуудлаа шийдэж чадахгүй сууж явах жишээ дутуу судалсан байдаг юм. Дэлхийд дахинд хаана явж байгаа мэдчих хэрэгтэй. Зүгээр л одоо өдөр тутмын ачаалтаа ажилдаа түүртээд яваад иж болохгүй шүү дээ. Бидний мэрэгжлийн нэг онцлог нь л өдөр тутам өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд маань гүйцэтгэлээр санхүүжнэ гэдэг. Одоо сайхан зүйл. Одоо байлаа гэж баг ярих гэдэг шүү. Өдгөө гүйцэтгэлээр санхүүжээ 4 жил болж байна. За гүйцэтгэлээр санхүүждэг болохын тулд хуультай болсон. Энэ хуульд таны оролцооч бас чамгүй байсан. Нилэн гүйж байгаад л өөрийн гүйцэтгэлээр санхүүждэг болсон. За ингээд 4 жил гүйцэтгэлээр санхүүжсэн эрүүл мэндийн байгууллагууд маань ч гэсэн аятайхан болсон. Цалин бүлүүн нэмэгдсэн. Одоо энэ өндөрлгөөс эргээд харсан чинь нөгөө гүйцэтгэлээр санхүүжиж ирсэн маань буруу тишээ болоо явж байгаа юм шиг. Энэ маань юу гэхээр нөгөө эрүүл мэндийн даатгалын сан маань хоосорлоо. Нөгөө эмнэлгүүд маань цалин бүлүүгээ тавьж чадгаа боллоо гэж шүү. За үүн дээр таны бодлыг сонсноо. За 20 оны одоо сонгуулиар улсын хурлд орж ирээд 20 оны 8 сард ээлжид бус чуулганаар бид эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоонд том реформ хийсэн. За энд бас би ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд бол одоо миний гол зорж орсон зүйл бол ерөөсөө л энэ. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчид цалин хөлсөө хийснээр авдаг байя. Хуучин тогтолцоо шиг зүгээр төсвөр танаа эмнэлэг сарда тэдэн төгрөг өгнө. Тэрэндээ багтаагаад хүнээ эмчил. Хүрхгүй бол ар гэрт нь эм тариага захих. Даатгал та жилдээ 2 сая төгрөгөөр л эмчлүүл. Тэрнээс илүү та төлбөр авахгүй шүү. Эмчилгээ авахгүй. Нэгсэндээ өвчнийг тааж тавьж 2 сая төгрөг багтааж эмчлүүлдэг. Иннээс болоод эрүүл мэндийн салбарын ажилчид ар гэрт нь асар их эм тариа захидаг байсан. Надаар эмчлүүлж байгаа улсууд юу гэж боддог байсан гэхээр энэ чин бүрээ эм захихтаа өөрийнхөө хувийн аптек руу явуулаад авахулж байгаа л гэж бодож дотроо харддаг байсан. Ийм ч учраас тухайн үед авилгалтай тэмцэх газраас хамгийн их авилгалын эрсдэлтэй салбар эрүүл мэндийн салбар гэдэг байл шүү дээ. Нэг номерт нь. Гэхдээ бид хүн эмчлээд хүний төлөө өдөр шөнөгүй цаг навргүй ажиллачаад дээрэс нь өшөө хамгийн их авилгал авах эрсдэлтэй бүлэг болчоод ар гэрт эм тариа захина. Гэхдээ хүн хардах хэрэгтэй шүү дээ. Би жишээлбэл одоо 2016 оноос өмнө хагалгаа хийдэг байхдаа ар гэрт нь аюул их олон хагалгааны жижиг ийм багаж хэрэгслүү захидаг байсан. Тэр үедээ утас зүү захидаг байлаа шүү дээ. Тэ утас зүү захидаг байлаа шүү дээ. Би муу утсаар очиод хүн өглөө би хариуцлах уу? Хүн хүндрэхлээ би хариуцлах уу? Хамгийн сайн зөв утсаар би ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэр ч утгаараа бид амжилт гаргасан. Харин 2016 онд өндөр өртөгтэй багажуудыг төр даадаг болж нэг бидний нуранаас том ач авсан шүү дээ.
Тэгэхэд бол эмчнэр бид ямар их баярлж байна. Нөгөө ар герт нь энэ багжийг авъя дээр энэ багж авчир гэдээ бүр урд нь өөрөө тавьчихсан. Ийм багж байдгийг шүү. Ийм авчираарай гэнэ. Гэхдээ хүн бодохдоо юу гэж бодох вэ? За манай хүн ч өөрөө оруулж ирэл өөрөө л хусж байгаа даа л бодно шүү. Тэгэхэд тэр багж байж иж бид чанартай хаглах гэдэг байгаа шүү. Дараагийн нэг чухал харамсалтай зүйл юу байсан гэхээр эрүүл мэндийн даатгалч нөгөө нийгмийн даатгалын сантай хамтдаа байсан. Хамтдаа байж байгаа салсан. Салхын өмнө чинь бол бүр мөнгө үлдээж үлдэгдэлтэй байхад нь бие биендээ шагнадаг байлаа ш надад даатгал сангахын чинь. Тэгэхэд тэр олон өвчтөө хүмүүст ар гэрээст нь мөнгөөр баахан юм тарийг авахулчаад үлдэгдлийн банкнд тавьж хүүгээр нь өста дунд чимгээ эргэтэл наригцгаас юм шүү. Одоо хүртэл үр ширэн барагдахгүй явж байна. Тэ? Банкнд тавиад байхгүй болгочихсон мөнгө төгрөг нь байхгүй. Яаж дураар ашиглаж байна. Тэгвэл өнөөдөр бид харин эсэргээр тэр эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг дуустал нь ашиглаж байгаа байхгүй. Энэ хадгаламжийн сан биш байхгүй. Энэ эрсдлийн сан. Өвдсөн хүн болгоныг санхүүгийн дарамт оруулахгүй гэж эмчлэх хэрэгтэй байхгүй. Тэр ч утгаараа манай өнгөрсөн парламент бол одоо даатгалын сангийн төсвийг 450 тэрбумыг өнөөдөр 2.4 их 80 төгрөг болж авч байна. Зүгээр ч нэг бид лоосон их өгөөс төсвийг нэмээд л. Тэгтэл ямар хэрэгцээ байгааг нь харагдаж байгаа юм. За дунд нь зохион байгуулалтын алдаанууд байна. Би бол хууль буруу гэж юусэн боддог. Энэ хуулийн ачаар өнөөдөр жилдээ 160-аас 190 сая төгрөг хүртэл үйлчилгээг жилд дотор авч чадсан олон иргэд байж байна. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаа 106 сая төгрөг. Иргэн кармаас өмнө гарахгүй л шүү дээ. Хуучин 20% гэдэг хичээл одоо 20 сая төгрөг байлаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр тийм байхгүй болсон. Одоо бол нэг 4-5 сая төгрөг байна уу? Тэр их том зогц хэмжилгээ. Өнөөдөр нэг өвчин тусаад дараа нь ахаад нэг өвчин тусч болно шүү дээ. Олон гэмтэл авч болно шүү дээ нэг дор. Тэгэл тэр тусламж үйлчилгээг аавна. Энэ хууль гарснараа бид ковид цар тахлын үеийг бас амжилтад авахд чухал юм болсон. Юу байсан гэхээр бид нар чи хуучин тогтолцоон дээр хүнд өвчтнүүдээс зугатаад байсан шүү дээ. Нэг өвчтөн хүнд өвчтөн хэвтээд бүтэн сар сэхэний тасагт хэвтгэхэд ганц өдрийн антибиотик 60,000 төгрөг. Тэгээд уураг 200-300,000 төгрөг. Эмнэлгийн төсвч зөв сороо авчихна. Тэгээ ар гэрээс нь захин та авчрахгүй бол энэ хүнээ аваа. Гэхдээ тийм л хэрцгий нийгэмд бид амьдарч байсан шүү дээ. Одоо бид мартцсан л да. Мартсан бол сайн байхгүй юу? Мартсан бол их сайн. Нөгөө 2 сая төгрөг дэмжлүүлдэг байсан мартчихсан. Нөгөө талаас нь бол яг гүйцэтгэлийн процесс дээр алдаа байна. Би бол хуулинд ямар ч одоо хэр наахгүй. Харин бид энэ нэг авилгачдаг, хуурамчаар хулгай хийдэг энэ тогтолцоог хэлбэр шүү дээ. Жишээлбэл одоо эмийн сонсгол дээр яас нэг хэлжсэн баримт байна. Жишээлбэл одоо хөнгөлтэй юм гэж. Хөнгөлтэй бид өөрчлөлт хийгээд нэг жилийн 60 тэрбум буюу сард 5 тэрбум төгрөг ашиглахаар болгож байгаа. За лоржиж сонсож их сонирхолтой. Хурууны хээгээр нь уншуулад хүний нэг биометри үзүүлэлтээр нь хөнгөлтэй юмын аптекээр олгодог болохгүй юу? Тэгэхэд сарын хэрэглээ нэг 4 тэрбум бас хэтрэхгүй байна. Тэгээ ковид зар дахил гарлаа шүү дээ. За тэгэл эмнэлгээр бага хүмүүсийг явуулаад та нар одоо халдвар тарах гэдэг байна. Биометри үзүүлэлтээ болил зүгээр бичээд л өгөө дээ. Гэсэн 6 тэрбум. 2 тэрбумаар нэмж нэг сард. Тэгэхээр энэ хард юу харагдаж байна? Хоосон бичүүлээд ийм бичүүлдэг тогтолцоо харагдаад байгаа биз? Тийм ээ. Хулгай. Тэгэхээр манай Монголын хөгжлийн хамгийн том чөтгөр саадвал хулгай шүү дээ. Тэгэл ингээд шатандаа хулгай хийсээр байгаа. Гэхдээ энэ 2 их 80 төгрөг бас баг мөнгө биш шүү дээ. Бид зөв зарцуулаад доторх задаргаагийн сайхан задлаад хараад эрен сурвалжлаад үзвэл ямар хэрэггүй юм зарцуулсан байгаа болоо. Тэгтэл хэрэгтэй олон хүмүүсийг эмчилсэн эмнэлгүүд нь мөнгө авч чадахгүй сууч. Тэ? Авлгал нь одоо 400 тэрбумд болцсон явж байна эмнэлгүүдийн. Гэхдээ олон хүн эмчлээдээ та нар мөнгө өгнө гэдсэн яасан? Тий. Их гоё болж эхэлсэн шүү дээ. Тэ? Тэгэл яад тэр дундуур нь тэгэл хулгай орж байгаа шүү. Одоо санд хоосорсон яах вэ? Тэгэхээр энэ нэг ийм болсон. Ковид зар дахлын үед бол одоо олон нийтийн хамсан том цар тахал. Тэгсэн эрүүл мэндийн даатгалаас 250 гаруй тэрбум төгрөг зарцуулаа хийсэн. Уул нь бол энэ халдвар төвчний үед бол одоо төрөөс санхүүжилтийн нөгөө хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хуулийн тодорхой биш. Ингээд явсаар байгаа л одоо тэгэл сандарч твдэл тэр үчид өвхөл зовлоо ихтэй хэцүү л байсан бид ойлгож байгаа.
Тэгээ тэр санхүүжилтийнхаа дутагдлаа нөхөөгөө явсаар хагаад тэр нь одоо жил хоримтлагцаар хагаад өнөөдөр бид даатгал нь өөртөө явж штэ. Тэр утгаараа бид нар бас энэ 24 оны хаврын отгон чуулганаар нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуулийг баталж чадсан шүү дээ. Тэгээд 4 сарын 1-ээс 24 оны 4 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нэг том санхүүжилтийн тогтолцоог бид хийж өгсөн. Олон хүмүүсийг хамарсан цар тахал халдварт өвчний үед бол нийтийг хамарсан өвчний үед бол төр мөнгө гаргаж имчлээ шүү. Бити та нар даатгалыг хослоод бай. Даатгал гэж даатгуулсан улсуудын эрсдлийг дааж байгаа юм баггүй юу? Болно тийм. Гэтэл одоо тэрийг одоо хийх энэ эрх зүйн орчинд бид ямар ч засаад өгсөн. Гэхдээ төрөөс одоо энэ төсөвч хилдэж чинь зарим нэг одоо хэрэггүй баахан санхүүжилт явж байна. Гэхдээ даатгалыг өөрөө төлөөч. Төр хаагаад өгөөч. Тэ? Энд чинь эмнэлгүүдийн буруу биш шүү дээ. Бид чанартай сайн амжилсан хүн болгоныг эмчилсэн байх юм бол эмнэлгүүдэд санхүүжилт өгье гэдэг том философи шүү дээ. Танихаар хууль бол муу хууль биш. Санг бол салгасан нь буруу биш ээ. Энэ бол бүр хамгийн зөв шүү бид. Би өөрөө энэ дотор тогоонд нь ажиллаж байгаа хүний хувьд энийг зорж бас орсон. Өглөө болгон өдөр болгон юм нэг сүрприз хүлээж авдаг ийм ард түмэн байгаад байна. Нэг өглөө хосоод ирсэн чинь бүх юмыг жороор олгоно гэд. За тэр ч яг нэг текстүүсээ ойлголт байсан л да. Бүх юмыг жороор олгоно. Одоо жоргүй устаа тарган ширч өгөхгүй бараг болоод л. Тэгэл аптек руу оронгууд эмийн санч маань ч одоо сайн мэдээлэлээ аваагүй байдаг юм, хүргээгүй байдаг юм. Өнөөх маань ч нөгөө бараг тарган ширээ өгөхгүй жор авчиргээд жороор юм олох нь ямар учиртай юм бэ? Яг ийм ингээд нэг гинтхэн нэг өглөө бид нар сонсоод байгаа юм уу? Урд нь ийм асуудлууд нь явж байгаад одоо тэр өдрөөс эхлээд мөрөгтэй явсан асуудал гэдэг юм. Хууль нь шинэ хууль гарсан. Энэ нөгөө сонсголоор гарсан бүх одоо хулгай хийдэг хаалга үүдүүдийн бүгдийг хаасан. Энэ хуулиараа. За тэгээд нэг чухал зүйл хийсэн зүйл бол нөгөө жороор олох ёстой эмийг та жоргүй өгөөд авах юм бол таны эмийн санг торгоно шүү. Торгуулыг нэмч гэсэн. Тэгэхээр нэг 70 мянган төгрөгийн эм зарах гэж хагаад 300 мянгаар торгуулахыг хүсэхгүй байна. Хуулинд жортой эмийн жагсаал, жоргүй эмийн жагсаалтыг батлахгүй шүү хуулиар. Та боддоо тэр 4000 гаруй эмээс тэр нь жортой байшгүй гэд хуулинд бичиж сууж ийн юм. Хуулинд бол харин жортой олох ёстой юмээ жороор өгөөрэй. Тэгсэн хуучин юу харагдаж байна вэ гэхээр нөгөө л хуучин буруу тогтолцоонд байгаа зүйл маань жортой жоргүй байсан ч гэсэн эмээсээ ашгаа одоо зүгээр л худалдаад идэв шүү дээ. Тэр хүнд гаж нөлөө өгөх юм уу? Тэр хүн мэдэх юм уу? Мэдэхгүй юу? Заавал эмчид үзүүлсэн байх ёстой эмийг амаараа хэлээд авч байгаа нь зөв юм уу? Эсвэл баг би өөрөө эм зүвч зөвлөөд өгөөд ах нь зөв юм уу? Нөгөө эмчээс асууж лавлаж сонсоод тэгээд надад таарах эмийг би уух ёстой гэдэг ойлголт тэр боловсрол байхгүй шүү дээ. Тэр утгаараа таарсан тааргүй баахан юм уугаад магадгүй нөгөө үйлчлэхгүй байгаа шалтгаан бас нэг юм шүү дээ. Шалтгаан. Надаас миний найз асууж байгаа би даралт ихсдэг. Тэгээ яах юм би даралт ихсэд яасан чи би эмнэлэг орсон чи жорг нэхэд нь шүү дээ. Гэж байна. Чи одоо юу хийцэн гэдэг. Та хэрвээ харахгүй даралж ихсэд бол яаралтай тусламж байгаа шүү. Шууд очно. Тэнд ямар юм хөө шууд хэлээд өгнө. Даралтаж юм бол. Тогтмол даралт ихсдэг бол та өрхийн хэмжээр хянуулаад сар бүр энэ даралтны юм тань нөлөөлж байгаагүй мэдчих яахгүй бол нөлөөлөхгүй та 6 сар уужгаад харвчвал яах вэ? Тэг би ийм л юм уудаг штэ гээд. Олон төрлийн даралтны юм байгаад идэв. Хүү даралтны юм ч одоо 10 20 төрлийн юм байгаа штэ. Дотор нь маш олон янз штэ. Захын суд загчснаас болоод даралт ихсэж байгаа юм уу? Зүрх нь гүйж дагч чадахгүй байгаагаас холбоотой даралт ихсээд байгаа юм уу? Эсвэл бүр бөөрнөөсөө болоод даралт ихсээд идэв юм. Тэгэл эн чинь би дүнгийн 3 шалтгааны тухай ярьж штэ. Тийм ээ. Тэгэхээр эмчийн ажлыг бити амархан гэж бодоо. Эмчид үзүүлэхгүйгээр эмчлүүлнэ гэд бодгоо болио. За тэгвэл хуулинд бол тэр жортой олох эмийн жагсаалтыг баталдаггүй шүү. Жишээлбэл одоо нэг зүйлийг хэлье. Хүний эмийн зөвлөл гэж байна. Хүний эмийн зөвлөл үйлдвэрлэгчээс ирсэн эмийг жортой олох уу орлохгүй гэдгээ шийддэг. Нэгсэн эрүүл мэндийн яам гэсэн үг байна шүү. Тэрийг шийдвэр гаргахтаа яадаг вэ гэхээр үйлдвэрлэгчийн заавар дотор нь байгаа. Заавар дотор нь за энэ эмийг заавал жороор олох ёстой гэж бичигдэх. Тэгвэл энэ чинь жортой олох. Үйлдвэрлэгч нь тэр чинь зөндөө судалгаа хийсэн байгаа шүү дээ. Энийг жоргүй олгож болно аюулгүй гэд хэлсэн бол окей.
Тэгэнгүүт одоо нуглаа гаргаж зориуд одоо хууль буруу юм шиг. Дураараа дурж исэн байдлаа бусад руу налзаах гэж наах гэж оролдож энэ том тогтолцооны энэ хариуцлагатай салбарыг имийг зүгээр олохын тулд зарим нэг нь эмийн сангууд нь зориуд өрхрэх. Хууль бол хизээ батлагдсан. Хаавсын 5 сарын сүүлээр. 6, 7, 8, 9 сар бид бэлдэх боломж ирсэн. Би эрүүл мэндийн яамд байнга хэлжсэн. Шинэ хууль 10 сарын 1-ээс хэрэгжиж шүү. Гэхдээ жороо яга захин болгож болохгүй. Жишээлбэл одоо иргэдэд тулгамжижсэн нэг асуудал байна. Жорон дээр 4 төрлийн эмчилсэн байна. Тэ? За тэгээд аптект орохлоор тэр аптект нь 3 байна, нэг нь байхгүй. 3 авсан чинь цаасыг хураад авчихна. Хураагаа авчихна. Тэгээд цаас байхгүй ахаад 4-р юм авч чадахгүй. Гэхдээ ийм механик үйлдэлүүд бий болж байгаа шүү дээ. Тэр нөгөө захин Монгол болсон гэдээ гоё яриад байгаа. Ийм Монголиа дээр тэр жормор бичих боломж байгаа. Хөнгөлтэй миг бид захин жороо бичих шүү дээ. Намайг их хурлын гишүүн болоод орж хаад хөнгөлтэй юм ямар төвхтэй байлаа. Хитгэн тусгай зөвшөөрөлтэй аптекаар дамжуул зардаг. Тэгээ хитгэн эмч бичих хэрэгтэй. Тэ? Тэгсэн болиулаад бүх худалдаа хийх хэрэгтэй эмийн сангууд нь хөнгөлтэй юм зарах боломжийг олгоод өгсөн. Тэгсэн иргэдэд ямар амар болсон. Төсвийг нэмээд өгсөн. Очирлож үүр цүрээр очирлаа сарын өмнө эмээ авахд зогсдог байсан шүү дээ. Энд чинь худлаа биш шүү дээ. Саяхан шүү дээ. Тэгээ одоо бид мартсан. Сайхан болсон. Гэхдээ тэгээд захимаар тэгж бичиж болж байгаа юм бол чин бүрэн эмч. Би одоо эмчлэх лицензтэй эмч хүн шүү дээ. Би одоо доржоод за халуураад байна. Хүч нь ханаад үрцэн байна. За тэгвэл одоо жороор авах нэг л төрлийн юм байна. Бус нь дандаа шинж тэмдгээ терфлэт чиж оргоогүй шүү дээ. Тэрийг ингээд авчихаа, энийг ингээд уучхаа гэд. Би эндээс гар утснараа кодоор бичээл өгөхөд дуртай аптект дээр ороод аптек дээр нь тэр нь харагдах боломж нь байгаа. Танд эмчин буруу байгаад яг бол би харьцдаг болно шүү дээ. Яг бол чин бүр мичиж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Миний лиценз үйлчилж байгаа шүү дээ. Ийм энгийн зүйлийг хийчихгүй заавал ингэж төв удаад л. Гинтгэн өнөөдөр сэрсэн юм шиг энэ би тэгэхээр бол ерөн гүйцэтгэх засаглалд асуудал байна гэж боддог. Нэг сэтгэлтэй эмнийг араас нь хийд. За энэ шинэ хуульч гарчихсан. Одоо ийм юм болно. Дараа хэрэгжих гээд байна. Тэгээд хэлээд байгаа шүү бас зүгээр суугаад байгаа биш. Одоо ийм болно шүү. Энгийн шүү. Хариуцлага сайжруулж шийдвүлээ. Тэгэл яриад байгаа шүү дээ. Тэгтэл нэг өдөр болж байгаа юм шиг. Тэгээ нөгөөдхийн сэвдэг усууд нь зөндөө. Тэгтэл одоо ганцхан би жишээл. Ибупрофен жороо бичдэггүй шүү дээ. Би эмийн сонсгол хийж яхад ганцхан компани зориуд хөнгөлтэй эмийн жагсаалтанд оруулахын тулд үйлдвэрчтэй тэр хавсралтанд байдаг бичиг дээр нь жороор олгоно гэж бичээд өгчих гэж хэлээд бичүүлсэн байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс 5-аас 4 жоргоо олгож байгаа шүү дээ. Тэр үйлдвэрлэгчийн эм нь л ибупрофен жороор л өгч байгаа. Нөгөө хөнгөлтэй эмийн бизнес хийх гэж. Тэгэл иймэрхүү юмуд зөндөө байгаа шүү дээ. Асуудал байна. Тийм. Сонсголоор бас сонирн байгаач. За сонсгол гэж одоо таны амнаас нэлээд гарлаа. За одоо аргачлалгүй хэлгүүдээ өнгөрсөн отгон парламентаар ямар ч амжиж байгаад нэг юм яригдж ярьж байгаад амжаад нэг эмийн сонсголоо хийгээд авсан. За сонсгол ямар тач хийлээ. Тэгээ бид чи ер нь зүгээр нэг сонсдог ард хүн болсон юм шүү. За нүүрсийн сонсгол тэгэл сүрдүүлэн болол сайхан сонсоол өнгөрлөө. Хөгжлийн банкн дээр сайхан сонсоол өнгөрлөө. Эмийн сонсгол дээр бас сайхан сонсоол өнгөрлөө гэж л зүгээр харагдаж байгаа. Үр дүн гэдэг зүйл нь одоо хизээ гарах юм болоо. Сонсоод өнгөрдөг байхгүй тулд нэгт хууль батлагдлаа. Тэр хууль батлагдаад ажиллаа эхэлсэн эмийг жормолт чанартай болгож байгаа нэг нь энэ жорын асуудал шүү. Энэ бас одоо өгөөж хэлж байна. Энэ муу ч юм биш. Одоо бид сурна. Аливаа нэг зүйлийг сурахад бас сахилга бат хэрэгтэй. Тэр сахилга батад орох гэж байгаа нэг зүйл энэ. Хоёрт эмийн чанарыг шалгадаг лаборатори ямар аимшиг юм бэ? Музей байсан шүү дээ. 3 чухал аппаратны 2 нэвтэр хий. Тэгвэл өнөөдөр 1.4 сая доллараар тоног хөрөмж шинжилгээ хийгээд ямар ч Монгол улс эмээ чанараа шалгадаг. Тэр дотроо зүгээр доторх найрлагын үзээд болоо биш. Хүний биед үйлчилж ийнэ буюу гэдгийг шалгах ийм тогтолцоог бий болгох хууль эрх зүйн хүчит орж төсвүүдээр хүртэл мөнгөний тавьдаг. Өнөөдөр бид зах зээл дээр байгаа эмийг санамсаргүй төвлөл дээр аваад за энэ юу н чанартай буюу гэж шалгах тийм тогтолцоо байхгүй л шүү дээ. Тэгэд бүр яасан гэж тэр хууль батлах гэд хилцүүлгээ явцад тэр компаниас мөнгөний авч байгаа тэр судалгааг нь хийнэ гэж авчихсан шүү дээ.
Одоо өөрөө ч оруулж ирсэн юмыг аль мөнгө өгч одоо би энийг чи шалгаадахыг гэх нь шүү дээ. Тэгэх нь. Би ийм бүтлгүй юм ярьж болох уу? Тэгвэл дихгүй ээ. Төсөд бүр мөнгө тавиа. Төсвөөс жил бүр онцгой зарим тохиолдлыг олон хэрэглэдэг юмнуудыг үе шаттайгаар байнга шалгаж. Тэгэл лицензийн хураа оруулж ирэх нь 20. Тээвэрлэлд ажилтны хян тогтолцоог сайжруулж шин. Мэдээж одоо чанартай юм бий болоход цаг хугацааны хувьд нэлээд орно. Хууль хэрэгжээд энэ бол өөр амьдралд хэрэгжиж явах. Гэхдээ бас нэг чухал хоёр зүйлд заалт би оруулсандаа өөрөө дотор их сэтгэл хангалуун байдаг. Нэг нь юу гэхээр итгэлцлийн сайн дадлага туршлага гэж. Нэгсэндээ сайн им хуучин хэллэгээр бол одоо нэг хатуу зохицуулалттай орнуудын имийг хэрвээ хоёр засгийн газар хоорондоо хэлцээр хийж чадах юм бол Монгол улсад бүртгэсэн мэтээр шууд оруулж ирнэ. Жишээл одоо бүгд найрамд Солонгос улсад монголчууд хамгийн их очиж имжлүүлж байна. Тэнд маш олон им авдаг, буцаад имээ авах гэж байнга очдог. Монголд имээ итгэдэг. Тэгвэл тэр улсад Монголын эрүүл мэндийн яам, бүгд найрамд Солонгос улсын эрүүл мэндийн яам хоёр хоорондоо за энэ имээ чи Монгол улс одоо бүртгэснээр авах гээд шүү. Хоёулаа гэрээнд гар үсгэж зурья. Та бүхэн шинээр бүртгэж байгаа болон хуучин имүүдэд хасж байгаа барьж байгаа бүх энэ жагсаалтаа манай хил дээр авчиж өгнө. Бид тэрийг харж байгаад энэ мөн биш нэгэд байнга үзэж байна гэдгийг хэлцээр байхгүй юу? За ийм хэлцээр хийх эрхцэн орчин нэгээд өгч гисэн. Одоо эрүүл мэндийн яам аваад тэр хийж байгаа юм шиг ба. Тэгээ энийг хийгээд эхлэх юм бол бид жишээлбэл би зүгээр Солонгос улсыг жишээ болгож ярьж байна шүү. Солонгос улсад бүртгэлтэй юмуд Монгол бүртгэсэн мэтээр орж ирнэ. Одоо тэрийг дахиж бүртгүүлэх гээд бүтэн жилээс 2 жилийн цаг хугацаа өрөхгүй. Тэгээд баахан шинжилж байгаа судалж байгаа гэдэг нөгөө лабораторигүй хэрнээ үнийн өсгдөг нэг технологи шүү дээ. Гурав дахь нь сайн өрсөлдөгч оруулахгүй байх сонирхол байна шүү дээ. Монопол тогтолцоо бий болгож. Зөвхөн л өөрийнх нь нэм нь 5-10 жилээр Монгол худалдаалагддаг байх, өрсөлдөгчгүй байх. Энэ тогтолцоог эвдэж үн буулгах юм. Хоёр дахь чухал зүйл нь юу вэ гэхээр гайл дээр одоо Доржогийн компани эмээ оруулж 10 эм оруулж ирдэг бол эм болгоныхаа ширхэг болгоно яг одоо эмийн санд тодтолж байгаа юм шиг би бөөний үнээр хэдэн өгөр оруулж иж байгааг мэдээлэлдэг болно. Хуучин тэгдэг байсан шүү дээ. 500 кг хэдэн литр метр гэж бичиж шүү дээ. Тэр дотроос нь эмзүүчнэрч хараад ойлгохгүй. Нэг ширхгийг хитээр оруулж ирээд байгаа нь ойлгохгүй. Тэгэхээр нэгжийн үнийг ингээд тодорхой болгоод тавихлаар аптек дээр очоод би QR код уншуулад Доржогийн компани оруулж ирсэн энэ асприн 500 төгрөгөөр бөөний үнээр орж ирсэн юм байна. Миний гар дээр 5000 төгрөг хам биш гэдгийг мэддэг болсон шүү дээ. Тэгэхээр ерөн энэ үнийн хяналтыг бид ард иргэдийн хяналтанд оруулахаар маш чухал. Төр төмнөттэй гэдэг. Энэ жил ард төмний хяналтанд оруулах гэсэн үг байхгүй юу? Тэгээд хувийн хвшлийнхэнд бид бүхний салбараа өчгөөд үнэ буулга гэж нэхэд ажиллах шүү дээ. Тэ? Тэгвэл иргэдийн хяналтанд оруулаад ичдэг боллоо л доо. Хөөх энэ чи алдсан байж тээ гэж ярина шүү дээ. Тийм ээ? Чи дараа хитэрж байгаа юм шүү. Бид одоо цахим үндэстэн болсон, цахим Монголоо гэж яриад байдаг. Одоо гэтэл яг танаас салбарт одоо энэ эмнэлгүүд дээр үзүүлээд харуулад явж байгаа нөгөө өвчтөнгүүдийг харахаар за даваргал нэг тор дүрэл цаас хийцэн явж байна да тийм ээ. Тэгээд нөгөө тортой цаасаа бариад эмнэлгээс эмнэлэг дамжаал шинжилгээнээс шинжилгээний хооронд ингээд яваадах юм аа. Энэ нөгөө цахим Монгол гэдэг цахим үндэстэн болж байгаа зүйл нь танаас салбарт арай л жоохон удаан байна уу юу? Арай жоохон битгий биш гутамшигтай байгаа шүү дээ. Хамгийн шившигтэй. Мөн ялгаагүй л одоо 20 онд бид анх удаага захим инновац захим бодлогын байнгын хорот болсон шүү дээ. Шинэ байнгын хороо. Тэр байнгын хорооны гол ажил бол энэ захим шилжилт, захим Монгол болгох том зорилго тавьсан энэ байнгын хороо байсан. Энэ байнгын хороон дээр нэг асуудал орж ирсэн. Тэр нь юу байсан гэхээр Дэлхийн банкны санхүүжилттэй эрүүл мэндийн салбарын захим шилжилт 19 сая доллар. Пүүх ямар гоё юм бэ? Заас доод алаад өгнө штэ. Тэгээ сангийн яам ер нь танаа эрүүл мэндийн яам нэг хийж чадах юм уу гэдэг асуудал тавьчихсан, гацчихсан. Тэгээ би сангийн сайд энтертэй яриад л энэ шиг чухал зүйл байхгүй. Энийг одоо хэрэгжүүлэх болохгүй. Энийг л одоо бушуугал эрүүл мэндийн яамд зарцуулаад энэ эрүүл мэндийн салбарын захим шилжилтийг хийнэ. Яг л өөрөө чи хэлж байгаагаар тор дүүрэн бичиг цаас барьж явдаг биш. Доржоо чин бүр эмчтэр ирээл өөрөө нэг удаагийн нууц кодоо хэлээл би өөрөө чи шинжилгээнүүдийг хараад компьютерын дэлгэцэн дээр хараад за хоёул ийм эмчтэй хэлээ шүү гэж би бичлээ буцаад орлоо.
Нөгөө аптек дээр очлоо миний түрүүний яриад байгаа эмээ очиад авчлаа. Ингээд байна. Тэ? Хаана юу өвдөжсэн бүх мэдээлэл харна боломжтой. Аюулгүй байдал нь хангагдана. Бэлэн мөнгө байж байна. За ингээд инновац захин бодлогын байнгын орноос бүр тогтоол гаргуулад эрүүл мэндийн салбарын яаралтай хэрэгжүүлээ. Энэ одоо боломжийг ашиглаа гэдэг тогтоол гаргуулад өглөө. Гэхдээ тэгээд ихэнх одоо төслүүд бол мөнгө нь байхгүй хэрэгжиж чадахгүй шүү дээ. Санхүүжилт байхгүй учраас төсөвт суулгаад өгөөч би өөртөө хийгээд өгье. А манай дээр болохоор мөнгө нь байгаад хийгээч гэхлээр жижигхэн ашиг сонирхлын төлөө явуулсаар байгаад хийж чадахгүй байсаар байгаад өнөөдөр мөнгө буцаад татуулсан байж байна. Гүчи та энийг би над бол одоо үг олдохгүй. Гэхдээ та ийм байж болох юм. Ийм сэтгэлгүй байж болох юм. Тэгээ энэний өвөр уршихаар өнөөдөр бидний байж царай юм шүү дээ. Тэ? Ямар гоё захимжих байсан. Тэгтэл одоо эмнэлгүүдийн байж байгааг хардаа. Тэр хөтөлбөрийн хүрээнд яг байсан гэхлээр эмнэлгүүдэд ашиглаж байгаа аппликейшнууд одоо мэдээлэл сольжих тогтолцоо дэд бүтцийг хийж өгөөд нэгсэнд одоо замаар төсөөлөх юм бол 4 замын уулзуурыг бүгдийн сахан гэрэл хийгээтэй камертай болгож чөлөөтэй зорчих мэдээлэл хуваалцах сольж дундаас нь хэн нэгэн мэдээлэл хулгайлахгүй байх. Тийм ээ. Дээрээс нь эмнэлгүүдэд захин шилжих шаардлагатай тоног төхөөрөмж хардвер буюу компьютер суулгаж өгөөд. Ингээд том мундаг төсөл дэлхийд даяараа хийцэн учраас тийч мэдж байгаа учраас тэр чинь ингээд өгөх гээд шүү дээ. Тэгээ байхгүй. Тэгсэн чи ганц аппликейшн хийдэг компанид юмын зориулах гад уйсаар байгаад тэгээд дэлхийн банкнаас бүр аудитор ирээд өө за Монгол энийг хийж чадахгүй юм шүү дээ гэдэг мөнгө оруулдаг. Энэ бүтгэл хөлтүүд байна. Аюу харамсалтай. Хайр мөнгө. Хайр мөнгө. За эмчүүний хувьд нэг юм асуунаа танаас. Өвдсөн бол үх гэдэг. Энэ үгийг ер нь та яаж үлээж чаддаг? Өвдсөн бол үх. Юу гэсэн үг? Энийг танаас салбартай холбож байгаа юм л та. Сонсч байсан л илүү дээ та. Гэхдээ би ч харин эний эсрэг яриад байгаа шүү дээ. Өвдсөн бол үх л гэж байгаа шүү дээ. Энэ эрүүл мэндийн даатгалын санхүүжилт гацаатай холбоотой эмнэлгүүд асар их эмийн компаниуд болон эмнэлгийн хэрэгслүүд нийлүүлдэг компаниудтай одоо өөртөө болчихсон. Дээрээс нь одоо он дуусгах чинь ажилтны цалин хөөс өгөх. За дээрээс нь цахилгаан нэмчихсэн, тог нэмчихсэн, дулаан нэмчихсэн. Гэхдээ эмнэлгүүч одоо яаж амьд гарах юм? Бид та нар эмчилж чадахгүй нэ л гэж хэлэх гэж алга юм бол гэж би дотроо бодлоо л сая өөрж хэлж байгаа зүйлээс. Гэхдээ бол дихгүй л дээ. Бид тангар өргөсөн дайснаа хүртэл эмчилдэг ийм эмчнэр шүү дээ. Эмнэлгийн салбарынхан тэгэхээр бол арайч тэрэндээ хүрэхгүй байх. Зүгээр яг ийм байдалд хүрж ишүүл гэж л одоо жаргазм гэж нэрлэдэг тийм ээ. Шүүмжилж хошигнож байгаа л нэг ийм арга болов гэж бодож байна. Гэтэл баг үний шахвал болох гэж шүү дээ. Энэ санхүүжилтийн тогтолцоо ийм сайхан хууль эрх зүйн орчил хийгээд өглөө. Энийг зөв аваад явчих. Яг л одоо хүний аймнаас эрсдэх өвчнөр болоод ухаж байгаа улсуудаа авардаг ийм тогтолцоогоо сайжруулах байтал тэгэл хэдэн совлил хэдэн юунд зарцуулаад тэгэл одоо их л одоо харамсмаар зүйл харагдчихл байна л да. Тийм учраас аргаа ятсан л одоо усуудын үгэл баг л та. Чимбүрэн ус төр дороогүй эмч байсан бол чинь хүний одоо амийг аврах байсан бол доо. Одоо сонсч л байсан байлгүй дээ. Үүнд нь юу гэж хариулах юм та? Тэгээ бид эрүүл мэндийн тогтолцоог хэмжилж олон иргэдэд очир дараалал дуртай газар хэмжилдэг болох. Заавал одоо орон нутгаас Улаанбаатарыг чиглэдэг биш. Улаанбаатараас заавал гадаад руу явдаг биш. Энэ тогтолцоог хийснээр бид олон улааныг авах. Дээрээс нь эрт илрүүлгийн хөтөлбөр анхудаа хэрэгжүүллээ. Эсвэл санхүүжуулаад 67 тэрбум төгрөг тавилаа. Үүгээрээ дамжуулаад ерөн эрүүл мэндийн салбар тэр дотроо бас эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа нийгмийн бодлогыг бас хамгаалах чиглэлд бас нэлээд бүх ажил хийсэн гэж боддог. Тэгэхээр цаг хугацаа харуулна. За ингээд нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байна. Сүүлийн асуултаа асуугаад нэвтрүүлгээ өндөрлөё. За улсын төсөв гэж одоо нэлээд юм боллоо да. За эцэст нь улсын ерөнхийлөгч бүгд нь хориг тавилаа. За ингээд улсын хурлын суулганаар одоо үзэж тарах байлгүй дээ тийм ээ. Салбараа төлөөлж байгаа хүний хувьд энэ дүүлэнтэй 2025 оны төсөв дээр салбарт чинь ямар мөнгө тавь ба тэнд түүнд нь одоо сэтгэл хангалуун байгаа юу одоо хамгийн салбарын юмыг тарах гэдэг юм шиг байлаа шүү дээ.
Одоо тэгээ хамаг ямаа тануулах уу? Танаа дээр тануулахаар юм тавьсан уу? Танахаар юм тавьсан уу? Хэр юм бэ? За нэгт бол төсөв хангалттай биш. Тий. Ер нь бол манай эрүүл мэндийн салбар бол хязгааргүй хүсэлтэй. Даанч төсөв нь хязгаартай. Тэгэхээр бид юунаас анхдагч байх вэ? Юугаа чухалчлах уу гэдэг нь л өөрөө чухал. Эрэмблэх чухал тийм ээ. За юуны хувьд бол зүгээр тооны хувьд бол нэмэгдээд байгаа юм. Нэмэгдээл жилээр нэмэгдээл бид одоо нэмэх гээл үзээл. Гэхдээ сая хэлдэг эрүүл мэндийн даатгалын сангийн үрийн асуудал гэж. Энийг нэг шийдэж. Би ерөнхийлөгчийн хорийг бол маш зөв гэж үзсэн. Зарим нэг хэрэггүй шаардлагагүй зүйлүүд байна шүү дээ. Зарим нэг одоо төрийн албан хаагчдын амнаас би сонсч ирсэн үг байна. Одоо ерөн энэ боловсрол эрүүл мэндийн салбарт одоо дахиж хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Энэ бол өөрөө өгөөжөө өвдгүү. Баахан хоосон байшин бариад байдаг. Одоо нэг эмнэлгүүд хэлж байхгүй. Эмнэлэг барьдаг, сургууль барьдаг. Тэгэл ажилчдын цалин үсийг нэмэх гээл бид асар их мөнгө өгөөд идэв. Өгөөж буцаад ямар ч одоо орлого ордог гэж. Би тэр хүнд өөрт нь бүр зориуд хийсэн. Уучлаарай. Эрүүл Монгол хүн над татварыг чинь төлж байгаа шүү. Эрүүл байж аж Монгол ус хөгжиж байгаа шүү. Уучлаарай. Хамгийн чухал салбар чинь шүү харин. Ядаж дотоодын нийт бүтээлийн 5% хүрчихэд тухайл харин яриараа. Хөшгөний харж их юм болдсон шүү дээ. Тий хөшгөний хард бол их юм болд. Тэр болгоныг зарим улс төрчид бол зориуд ил гаргаж попордог бол бидэнд бол илүү одоо ард нь байж илүү зөв байдал нь оруулах илүү одоо тийм ойлголцлын төвшөнд салбарыг дээш нь татаад гаргаад ирэх юмсан гэж боддог. Одоо хэрэггүй жишээлбэл тэр өнөөдөр бид хүүхдүүдэд 18 тэрбумаар ваучер зарахын оронд тэрийг энэ даатгалынхаа өөрөө төлөөлт. Нэг ч гэсэн эмнэлгүүдийн өрнөөсөө гаралтай. Тийм ээ. Чимэрэг аймгийн эмнэлгүүдийн өрийн хэмжээж шийдэгч штэ. Тэгвэл тэнд ажиллаж байгаа совилогч нар ажилч цалингаа нэмээд эмчнэр нь мөнгө аавна. Ийм байгууллагууд нь өөрөө буцаагаад авчна. Чи энэ бол боломж гэж харж байгаа. Эрүүл мэндийн салбарт бол танаадах юм байхгүй угаасаа. Хэрэггүй зарлах. Тийм учраас харин энэ хоригоор далимдуулж эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдчих болов зарим нэг тансан зүйлээ ийшээ оруулаасаа гэж бас дотроо бодож байна. За ингээд цаг цав гаргаж нэвтрүүлэгт бүрдүүлж оролцсон. Танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. Урьж оролцсонд баярлалаа бас. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараа инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын хурлын гишүүн Жижиг Зургийн Чин бүрэн хөрөцөн ирж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.